Ер нь бид нар хизээч анхлын анхааруулгыг баг уншдаггүй шүү дээ. За ингээд үзээ. Баян ингэж тагилж байгаарэ. Бас сайн талцтай сайн ажиллаж байна. За энэ бас нэг гоё бүтээгдэхүүн байгаа нь ялгааг би та нарт тайлбарлаад өгье. Цоолоод хайжих хэрэгтэй байна. Та бүхэнд хамгийн гоё бүтээгдэхүүнээ танилцуулъя. Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ ахуйн газны талаар ярилцгаая. Би ном макро дээр ирсэн байна. Өнөөдөр хамтдаа ахуйн газны талаар, ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар ярилцаж, туршилт хийж үзцгээе. Бидний мэдих яг плетихний газ, аяллаа газ, за өндрийн газ гэж ярьдаг. Уулын өндөр орчинд хүүтэн нөхцөлд ашигладаг газ байна. За энэ бас нэг гоё бүтээгдэхүүн байгаа нь зажигалк цэнгэлдэг одоо газ. Асаагуурных нь газ чинь дуусчих юм бол энийгээр цэнгэлж болох нэ. За энд надад бүр том ахуйн хэрэглээний гэх үү одоо аяллаа бүр олуулан явж явах зориулсан газын баллон байна. Энийн талаар дараа бас тухтай ярина. Окей. За энэ хоёр бүтээгдэхүүний ялгааг би та нарт тайлбарлаад өгье. За манайхан бол нийтлэг энэ бүтнийг бол маш сайн мэдж байгаа. За ямар асуудал гардаг вэ гэхээр хүүтэнд юм уу өндөр ууланд явах үед газ маань зарцаад ажиллахгүй тохиолдол гардаг энэ газны хувьд. Энийг болохоор яг тийм тохиолдол гардаг учраас бид өндрийн газ гэж нэрлэдэг байдаг. Учир нь юу юм гэхээр LPG гэдэг газ маань үндсэндээ пропан болон бутан гэдэг ийм хоёр төрлийн хийнээс бүрддэг. Энэ хоёр хийг аль одоо ямар зорилгоор хэрэглэж байгаагаас хамаарат ингээд одоо 50-50% ч гэдэг юм уу 70-30% ингээд холиод хэрэглэдэг байх нь л та. За тэгвэл бутан гэдэг хийний хувьд бол илүү тийм нэг дулаан орчинд одоо ажиллах тохиромжтой хийнүүд байдаг учраас одоо ихэнх одоо чинь ийм савлгаатай бидний сайн мэддэг плетихний газан дээр бол бутан хийг ашигладаг гэсэн. За бутан хий маань хүүтэнд төсвөр муутай хүүтэнд ажилддаг. Тэгэхээр энэ одоо хадгалтын горимдээс нь харахад хасах 20-оос нэмэх 35 хэмжээнд ажиллана гэж байгаа. Тэгэхээр энэ хий маань илүү пропан буюу хүүтэн төсвөртэй хийгний хорц илүү байдаг учраас хүүтэн газар ажиллана гэсэн үг. За энэ дээр болохоор хадгалах горим нь хасах 40-оос нэмэх 40 хэмжээнд ашиглаж болно гэсэн үг. Ахын газын хувьд бол эхлээд бид нар хэрэглэхдээ гаднах нэг физик шинжин буюу илүү сав нь хонхорсон байна уу, зохигдсон байна уу, за дээр нь ингээд удаан хадгалаад, чихтэй орчинд хадгалаад ингээд зэвэрсэн байна уу гэдгийг харах хэрэгтэй юм байна. Яг тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бас олон хэрэглэхгүй байсан ч гэсэн удаан хадгалж бас болтгүй насжилттай байдаг юм байна л. Тэгээд доош нь харуулж агаад ингээд сэгсэрч үзэх юм байна. За тэгэхээр нөгөө нэг газ хий алдж гин үү, хий үнэрч гин үү гэдгийг нь мэдэх хэрэгтэй юм байна. Хийний хувьд ингээд бид нар мэдэх бах ингээд газ ингээд ийм сонин үнэртэй хийтэй байдаг. Яг үндэ бол энэ LPG бүтээгдэхүүнүүд одоо пропан, бутан аль нь ч байсан өнгөгүй, өнөргүй тийм хий юм байна л да. Тэгээд зөвхөн нэг аюулгүй ажиллагааны хүрээнд одоо хүмүүс хий алдж байгааг мэдхийн тулд үйлдвэрээс одоо үйлдвэрлэгч нар албаар ингэж тийм үнэртэй боцыг ингэж хийж өгдөг гэсэн үг. Энэ бүтээгдэхүүн маань хий алдахгүй, үнэр гарахгүй байх юм бол ашиглаж болно гэсэн үг. Ер нь бид нар хизээч анхлын анхааруулгыг баг уншдаггүй шүү дээ. Монголчууд ийм уншихтай ер нь их таарав. Тэгэхээр би та нарт аягүй ойлгомжтойгоор хэлж өгье. Би та нарт уншаад тайлбарлаад өгье гэсэн үг. За ямар ч сан баллоныг ашиглаж байхдаа тамхи хүүд авчлахгүй. За ил гал байж болохгүй гэсэн үг тийм. Хий маань ингээ агаарт нөгөө биднэрт харагдахгүйгээр ингээ ууршсан байдаг учраас ингээд одоо ингээд задлах холбогч гэх юм уу тодорхой нөхцөл эндээс багс за хий агаарт ууршвал тэр шатах эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр ил галаас хол байх нь. Сав маань болохоор даралттай савлагдсан, өндөр даралтанд савлсан учраас энэ бол бүгд нэг удаагийн зүйл гэсэн үг. Тэгэхээр дахин сэнгэлэх гэж оролдох, нээх, зохих, гаднаас нь ингэж хүчтэй дарах гэж болохгүй юм байна. Хадгалахдаа заавал ингэж дээш нь босоо хэлбэрт тавьж хадгалах хэрэгтэй. Бид нар ингээ машиныхаа ойдолт ингээд хэвтүүлээд дарж тавьчдаг, өнхрөөд явж идэг олон нэг аяг тав магун дуун нэг холдсон байдаг ч гэдэг. Тэгэх юм бол улам нэг эрсдэл маань ихснэ гэсэн. Хүүхдээс үргэлж хол байлгаж явах хэрэгтэй. Хүүхдийн гар хөрөхгүй газар байлгах хэрэгтэй. За мөн энэ сав маань халж болохгүй учраас дөрвөлсөн хасах 20-оос 35 градус ашиглах хэрэгтэй. Тэгэхээр нарны шууд тусгал газар удаан тавьж болохгүй. Удаан хугацаагаар хадгалахаар бол далд наргүй газар хадгалахыг зөвлөж байна. За бас нэг юм. Манайх ингээд хэрэгжилчээд ингээд түр ингээд хадгалахдаа энэ дээдлийн улаан тагийг тагилахгүй орхиод байдаг. Тэгэхээр миний хэлж байгаа зөвлөгөө бол байнга ингэж тагилж байгаарэ. Яагаад тэгэхээр энэ тагилсан гэд одоо чинь энэ механизм бол илүү сайжирч байгаа юм биш. Зүгээр энэ дээр ингээд тавьсан байхад одоо дээрээс нь аяг тавгч гэдэг юм дарагдах үед эн чинь нөгөө дарагдахаар ингэж онгоодог механизм учраас хий алдах магадaltaй байдаг. Тэгэхээр хэрэглээгүй үедээ
ингээд таглаад хадгалах нь байна. За дараагийн зүйл бол бид нэр ерөөсөө мэддэггүй зүйл. Яг тэгэхээр бид нар ингээд газаа хэрэглээ дууслаа. За мэдээж нөгөө плетик манаас маань галс гарахаа болчлоо гэсэн үг те. Тэгэхээр бид нар хэрэглээ дууссан бол энэ баллоноо үзүүртэй юмар ингээд юм цоолоод хайжих хэрэгтэй байна. Хэрэглээ дууссан ч гэсэн дотор нэг юм хэсэг ингээд юм нагаар гэж хэрэлдэг зүйл үлддэг юм байна л да. Тэнгүүд тэр зүйл маань ингээд хогон дунд ингээд ороод хог ингээд нарамдч гэдэг юм хаалах үед энэ галыг өрдөж өгөх тийм дэмжлэг болох тохиолдол маш өндөр байт юм байна л да. Тэгэхээр бид нар хаяхдаа заавал дуусныг нь эхлээд плеткээр шалгаад дараа нь баллоноо жоохон цоолоод тэгээд хайжих хэрэгтэй юм шүү. За асаагуур цэнэглэгч хоёр төрлийн хэмжээтэй 150 50 грамтай том жижиг хэмжээтэй энэ томынх нь бас нэг гоё юм нь таган дээр ингээд юм 5 төрлийн ингээд сонголттой хушуутай юм байна. Өөрөө ингээд үндсэн хушуутай. Тэгээд нөгөө таны асаагуурын үйлдвэрээс ямар ингэж нэг цэнгэлэх хушуутайгаас хамаарат идраасаа сонгоо хийчих юм шүү. За би одоо та нарт асаагуур цэнгэлж үзүүлье. За ингээд үзье. Ингээд орчт. Ингээд болон байна. Одоо би та бүхэнд өндрийн газыг танилцуулъя. Өндрийн газ Wanderer брэндийн хувьд хоёр төрлийн газ байгаа. Түрүүн хэлсэнчлэн пропаны орц ихтэй учраас хүүтэнд зарцахгүй өндөр ууланд гарах юм бол одоо шатах чадвараа алдахгүй гэсэн. Тэгэхээр би та бүхэнд одоо хөргөчнөөс хүүтэн газ авчираад асааж үзүүлье. За баярлалаа. За хүүтэн газаа бүгд асааж үзцгээе. Газаг олон тэгшин дээш нь харуулж барих хэрэгтэй. За энэ амыг тултал нь хий алдахаар бол чангалах хэрэгтэй. За газаа нээлээ шимээ гараад ирэнгүүт. Энэ араа ерөөсөө ингээд нэг юм. Одоо энэ газ маань бол нэлээ ингээд юм хүүтэн нөхцөлд ингээд нэг өлбийсэн сул ажиллаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ өндрийн газ маань бол ерөөс тийм асуудал байхгүй. Сайн гарттай сайн ажиллаж байна. Та бүхэн сануулж хэлэхэд бид нар ингээд аялж явахдаа хүүтэн үед майхандаа одоо чинь газын хаалгаагаар зарим тохиолдолд бүр газын плетик үүрээр ингээд нэг майхандаа жоох асаахаар дулаацчдаг ч гэдэг юм уу яриануд их байдаг. Тэр бол маш аюултай зүйл шүү. Одоо битүү орчинд газ шахснаас болоод амь насаараа хохирох тохиолдол бас цөөнгөө гардаг талаар бас номингийнхан маань анхааруулж байгаа. Яг тэгэхээр битүү орчинд агаарын солилцоо байхгүй газар газыг маань ингээ асаахаар эхлээд эхний ээлжинд хүчил төрөгчөө одоо шатаагаа дуусчихна гэсэн үг. Газ маань заавал хүчил төрөгчтэй байж шатдаг. Одоо бодис. Тэгэхээр эхлээд хүчил төрөгчөө шатаагаа дууссан тохиолдолд гал маань унтарсан мөртлөө газ маань ингээд одоо гараад идэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө газаа хүмүүс унтчих тохиолдолд нөгөө газаа одоо алдж байгааг мэдэхгүй тэндээ угаартч одоо хордлогонд орох, хийн хордлогонд орох тохиолдол их гардаг учраас та бүхэн зөвлөхөд гэртээ байна уу, одоо аялалд явахдаа майхан саунд байна уу хамаагүй та газ ашиглаж битүү орчинд ашиглаж байгаа бол заавал агаарын солилцоотой үед ашиглах ёстой шүү. За одоо та бүхэнд хамгийн гоё бүтээгдэхүүнээ танилцуулъя. Энэ бол үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн. Wanderer брэндийн 10 кг-ийн газын сав. Хамгийн онцгой нь энэ маш хөнгөн. Та нар харж байгаа бол биний гараа ингээ өргөж болохоор хөнгөн. Ерөөсө газгүй байгаа хэмжээ нь жин 6.5 кг. Бидний мэдих одоо үйлчлэгээний газруудад байдаг том төмөр баллонуудад энэс 2 дахин хүнд байдаг. За яагаад энэ ийм хөнгөн байгаа вэ гэхээр энийг хийсэн материалтай холбоотой. Энийг болохоор композит буюу шөрмсөн материалаар хийсэн учраас маш бат бөх, эвдрэхгүй, дэлбэрэхгүй тийм бүтээгдэхүүн байна. Бүгдөө хэсэг байж байгаа эндээс гараад боломжтой газар очиж жоод шидэж өндрөөс хайж үзье энийг. За би ингээд 2 давхурт байшингийн аврын шатн дээр гарч ирсэн байна. Ойролцоогоор 5 м орчим өндөрт байна. За одоо тэгээд баллоноо шидээд үзье да. Аюулгүй байдлаа хангасан. Ингэж байгаа л. Заарэ. Зүрөө. Зүрөө шүү дээ.
Энэ гаднахын чивдрэг байна. 5 м бол гаднахын чивдэж чадахгүй байна. Зүгээр. Хүнсэж байгаа малга. За. Сайн байна. За бүгдөө сая энэ баллоноо шидэж үзлээ. Үнэхээр төсвөртэй байна, эвдэрдэг юм байна. За бас нэг давуу талаа нь энэ баллон маань өөрөө галд маш төсвөртэй. За хэрэгцээ ямар нэгэн байдлаар галын аюул гарах тохиолдолд гал дотор байлаа гэж бодоход энэ маань хоёр төрлийн давуу талтай. Нэг нь болохоор хит хаалсан үед одоо баллоны доторх даралт маш өндөр болоход өөрөө даралтаа зохицуулдаг технологитой. Хийсэн композит материал нь болохоор галын үед ямар нэгэн тохиолдолд тесрэх дэлбэрэх байдлаас 99.9% хамгаалагдсан гэсэн үг. За тэгэхээр энэ бол та энийг дэлбэрнэхээс айх аюулгүй. Хэдийн найдвартай ч гэсэн бид энийг гал дээр туршиж үзэж болохгүй шүү хоригдж байна. Энэ баллон маань өөрөө 289,900 төгрөгийн үнэтэй. За номгийнхан удахгүй энэ баллоныг 1 сараар 2 сараар ингээд сараар түрээслэх үйлчлэгээ гаргаж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн худалдаж авахгүйгээр хөдөө явахдаа, амралтанд явахдаа номингоос түрээслээд явах боломжтой гэсэн үг. Одоогийн байдлаар номингийн 3 салбар дээр өөртөө үйлчлэх, газаа цэнгэлдэг цэгийг байгуулад байгаа юм байна. Тэгэхгүй номингийн 7 салбар дээр ийм цэг байгуулагдах юм байна. Өөрөөр хэлбэл та хөдөө явахдаа худалдаж авах шаардлагагүй гэж үзвэл газын баллоноо түрээслээд өөрөө очиод хинэгний оролцоогүйгээр газаа цэнгэлээд аваа авчиж болно гэсэн үг. Хэрвээ газ чинь дуусах юм бол дахиж очиод цэнгэлэл ашиглаад гэсэн үг. За бас нэг юм дуулгахад номингийн газынхан маань зөвхөн ийм ахуйн хэрэглээнд зориулсан энэ газын шийдлүүдээс гадна одоо нийтийн хэрэглээний хийн холболт угсралтын төслийг хэрэгжүүлэн явж байгаа юм байна. Бид нар хоол үйлдвэрлэл буюу цайны газар, хоолны газрууд маань газын холболттой номингоор хийлгэж болох юм байна. Шинэ гэр орооллын айлуудын халаалтын системийг номинг одоо газар шийдэж болох юм байна. Мөн халуун усны бойлерын одоо халаалтын системийг газар шийдэж болох юм байна. За хэрэвзээ номингийнхны маань ярьж байгаа нийслэл хотын маань гэр орол тэр чигээрээ газан халаалттай боллоо гэж бодоход Улаанбаатар хотын агаарын бохирдол 97% буурахаар тийм тооцоо хийсэн байгаа юм байна. За мэдээж энэ талаар номингийнхан маань тэгээ тухайн үед нь болох үед нь мэдээж энэ маш том гой сайхан төсөл учраас тодорхой дахиад хэлэх байх. За үнэхээр тийм утаагүй сайхан болчихлоо одоо бид натаа сайхан л байна тийм ээ. За өнөөдрийн дугаараар ахын газны ашиглалт аюулгүй ажлын талаар бүгдээрээ үзлээ. Дараагийн дугаараар уулзцгаая.